Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан тайлан мэдээгээр энэ жил 40 орчим мянган залуус эсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо гаргасан байна. Бүрэн дунд боловсруулаа дүүргэж бакалавр мэргэжлэр үргэлжлүүлэн суралцах гэж байгаа залуусын хувьд мэргэжлээ зөв тодорхойлох болон сургууль сонголтоо оновчтой хийх нь чухал асуудал юм. Учир нь өөрийн хүсэл сонирхол онцлог тохироогүй мэргэжил сонгосноос үүдэн залуус 1-2 дугаар курсээсээ сургуулаа солих мэргэжлээ өөрчлөх тохиолдол нийтлэг байдаг. Мөн сонгосон сургууль нь оюутны шаардлагад нийцэхгүй байх талж би иймээс ихтэй сургуулийн эрдэмтэн багш нарын зүгээс оюутнууд энэ үед юунд анхаарах ёстой вэ гэдэг талаар зөвлөмж өгч байгаа юм. За энэ өдрөлийн арга хэмжээний үеэр манай мэрэгжлийн тэнхимүүд, за мэрэгжил сурталчлах албад хөтөлбөрүүд өөрсдийнхөө үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлана. За ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маань ангиараа, ангийн багштайгаа, эцэг эхтэйгээ, найз нөхдөдтэйгээ ирж өргөн оролцоорой. За өдрөлийн үеэр ямар арга хэмжээ явагдах вэ гэдэг талаар тайлбар өгье. За энэ дээр эхлээд оролцож байгаа хүүхэд болгон тэнхим сонирхсан мэрэгжил хөтөлбөр болгоноосоо тайлбар авна. За мэрэгжлийн багш нар боловсролын талаар мэрэгсэн мэрэгжилтнүүд маань та бүхэнд тайлбар өгнө. За сонирхсан мэрэгчлэрээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирж аваарай. Мөн сургуулийнхаа суралцах орчны талаар за багш нараас хувийн зөвлөгөө бас авах боломжтой. Дээд боловсрол эзэмших хүсэлтэй залуучуудын өмнө тулгамдтай гол бэрхшээл нь сургалтын төлбөр байдаг. Тэгвэл засгийн газраас оюутан хөтөлбөрийг баталсан энэ эсэлтийн ерөнхий шалгалтын гол жоноо 650-аас дээш дүнтэй оюутанд сургалтын төлбөрийн зээл олгох боломжийг бүрдүүлснээр залуучуудад сургалтандаа анхаарлаа хандуулж чадвал санхүүгийн бэрхшээлийг төрөө шийдэх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Иймээс жигтэй сургууль эзэн суралцах гэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын төгсөгчдийн хувьд мэргэжлээ зөв тодорхойлогч болон өөрийн зорилгоо биелүүлэх бүхий л нөхцөл боломжоор хангаж чадах үс чанартай боловсрол олгох боломж нөхцөл суралцах сургуулиа сонгох шаардлагатай байгаа юм.